Тэгээ шалгадаг газар шалгана уу гэхээс юу нэг хувийн компани түгээгч нь шалгаа байж байгаа. Ямар ч хэлсэн үзэх ёстой зүйлээ бид нар үзэл гаргаж байгаа. Тийм зав бол өстой бидэрт гарахгүй шүү дээ. Тэр бол өөрснийх нь хийх ажлаар бид нар бол хийнэ гэжтэй байхгүй. Шатхан өгөхгүй бол нэрээ бидрийг бол иргэд бол өстой шин шидэгээр л харах. За Хотын дарга Нямбатар нүүрс яндангуй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж мэдэгдсэн. За улмаар шатхан түгээх станцууд дээр автомашины яндангаас гарч байгаа утааг хэмжиж за нүүрс яндангуй бол шатхан олохгүй гэж мэдэгдээд байгаа. За тэгвэл энэхүү автомашинуудын нүүрс яндан шалгах ёстой гол газар бол энэхүү автоончлогооны үндэсний төв байдаг. Бензин шатхан түгээх станцууд дээр агаарын бохирдлын стандартыг нэг удаагийн дөрвөлжсөн тестээр үзэж шатхан олгож явах ийм зохицуултыг оруулж байгаа. Тэгэхээр бол хоом чанартай машинтай одоо улаантай явах боломжгүй болов. За энэ бол дэлхийн хэд хэдэн орнууд ийм одоо туршлагууд өгд юм лээ. Тэгэхээр бид нар энэ удаагийн хөлн дээр яг энэ зохицуултыг оруулж байгаа. Бүх колонкууд бензин авах явж байгаа машиныг нэг удаагийн юугаар үзээд одоо яндан дээр юм баригч үзээд хөлцөх хэмжээнд байвал шатхан өгөөд өгдөг. Ийм байдлаар бүх талаасаа энэ машины агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа. Тэр бороо шүү дээ. Түгээгч нар ч одоо дамлаа хийчих байлгүй. Тэгээ шалгадаг газар шалгана уу гэхээс юу нэг хувийн компани түгээгч нар шалгаа байж байгаа. Тэр чинь бөө хэрүүл болно шүү дээ. Тийм зав бол өстой бидэрт гарахгүй шүү дээ. Өвлийн хүүтэнд юу тэр хүний яндан шалгаал тэр утагийн яг тийм зав бол үндэ гарахгүй. Энийг бол дэмжихгүй. Тэр бол өөрснийх нь хийх ажлаар бид нар бол хийнэ гэжтэй байхгүй. Түлш ингээл дуусангууд бид нарыг ингээл илүү толгоор ингээ хараагаал явдаг байхгүй юу? Шатхан өгөхгүй бол нэрээ бидрийг бол иргэд бол өстой шин шидэгээр л харах. За иргэдийн дунд бол автоончлогооны үндэсний төвөөс автомашинуудын нүүрсийн яндаг дутуу шалгаснаас болж за иргэд бол автотээврийн хөдөлгөөнд оролцохдоо нүүрсийн яндангүй оролцож байгаа гэх гомдлыг бол хэлдэг. За тэгвэл бид яг одоо автоончлогооны үндэсний төв за энэхүү автомашинуудын нүүрсийн яндаг хэрхэн шалгаж за хяналт шалгалтын ажиллагааг хэрхэн хийдгийг та бүхэндээ сурчлал өргөх болно. Тээврийн хэслийн утааны найрлагт хорт үдсийг 514 МНС 514 2020 гэдэг стандартаар үздэг. Тэгэхдээ KG 500 гэдэг энэ багцаар одоо хөдөлгүүрээс гарч ирж байгаа хорт утааны найрлагт хорт бодисын хэмжээг шалгадаг байгаа. За одоо ингээд та наашаа ирээд харах уу. За одоо CO гэж юм тийм ээ. CO нүүрс устөрөгчид дутуу эслийн хэмжээ бол 0.20-оос бага заах ёстой. За энэ машины хувьд бол 0 зааж байна. RC буюу нүүрс устөрөгчийн хэмжээ 200-аас бага заах ёстой. За энэ маань одоо 0 зааж байна тийм. Тэгэхээр тоо машины одоо хөдөлгүүрээс гарч байгаа хорт утааг катализатор буюу нүүрсийн яндан одоо шүүж гинэ гэсэн үг. Бүх тээврийн хэсэл катализатор байгаа. Огт одоо катализатор байхгүй машин гэвэл хоссон хөдөлгүүртэй буюу хабрид тээврийн хэслүүдэд одоо Брус маркийн машинуудад зарим тохиолдолд байхгүй байх тохиолдлууд гардаг. Тэгээ тэднийг одоо саяны энэ утааны багшны тусламжтайгаар үзэж шалгадаг гэсэн үг. Мөн давхар одоо тэр сууган өргүүр дээр бас сууг руу бас орж шалгана гэсэн үг. Автотээврийн хэрэгслийн нүүрсэн яндан буюу одоо катализатор гэдэг зүйл бол энэ зүйл одоо энэ та бүхэнд харагдж байгаа шиг энэ шүүлтээр одоо хөдөлгүүрээс гарч байгаа хорт утаа шүүх зорилттой энэ зүйл байдаг. Тэгээд энэ зүйлийг одоо ингээд сүүлийн үед хоссон хөдөлгүүртэй буюу одоо хабрид тээврийн хэрэгслүүдийг нүүрс яндаг энэ голоор ингээд гагнаад одоо дотрын одоо шүүлтүүрийг авах зорилтоор салаатаагаар энийг гагнж аваад доторлыг аваа буцаа гагнчихсан юм тохиолдлууд байдаг. За энэ тээврийн хэрэгслийн үед бол одоо хэвэн байна. Тэгээд саяны бас утааны үзүүлэлтээр бас юу нас хийх гарсан. Тэгээ ерөнхийдөө бол байхгүй машинуудын хоол одоо ингээд катализатор байхгүй машинуудын хоол голоор аяа гагната тийм байдаг. Катализатор зөвхөн манай Монголын толгойн өвчин биш. Гэр дэлхийн нийт ч гэсэн энэ катализаторын хулгай асар их байдаг юм. Энэ машинуудын нүүрсийн яндаг шалгахын тулд шатхан түгээх станцууд дээр хүмүүс байршуулад энийг шалгана гэсэн юм яриад байна л да. Харин иргэд болохоор энэ автоончлогооны төвүүд дутуу шалгалт хийгээд байна гэсэн юм байр суурьтай зарим иргэд тийм байр суурьтай байна. Ер нь автоончлогооны төв дээр энэ дээр ямар тал технологийн картын дагуу зарим хэмжилтийг үзэхгүй гаргах боломжгүй л дээ. Ямар ч лсэн үзэх ёстой зүйлээ бид нар үзэл гаргаж байгаа. Зохих шаардлагыг тавиад гаргадаг. Тэгээ иргэд тодорхой хэмжээний хугацаагаар тухайн зөрчлөлийг арилгаад ирдэг. Нөгөө энэ онцлогын оруулахад л
Тэрэн дээр онцлогоонд орохдоо сайн шиг. Тэгээ тэрэн дээрээ шалгахгүй тэр чинь шатахгүй ямар аваатай юм тийм үстэй. Нүүрсийн яндангуй машинаас ямар төрлийн хорт бодистой утаа ялгарч идэм бэ? За CO буюу нүүрс устөрөгчид утаа эсэл маш өндөр гардаг. Энэ нь хүний биед одоо хор нөлөөтэй тийм ээ. За дээрэс нь HC буюу нүүрс устөрөгчийн хэмжээ бас өндөр гардаг. За CO буюу нүүрс устөрөгчийн утаа эслийн хэмжээ маш өндөр гардаг. За хотын дарга Нямбатар бол шатхуун түгээх станцууд дээр иргэдийн нүүрсийн янданг бол шалгана гэж мэдээлсэн. За хэрвээ хотын даргын шийдвэр хэрэгжээд эхэлбэл хувийн хвшлүүд дээр төрийн заавар хяналтын ажилтнууд ажиллана гэсэн үг. За тэгвэл Улаанбаатартайгаа бүх шатхуун түгээх станцууд дээр төрийн хяналтын ажилтнууд ажиллах боломжгүй гэсэн шүүмжлэлийг бол иргэд хэлж байгаа. За мөн шатхуун түгээх станцуудын ажилтнч энэ төрийн хийх ёстой хяналтын ажлыг бид хийх боломжгүй, бидэнд ямар ч тийм цаг зав байдаггүй гэсэн мэдээллийг бидэнд өглөө.